хаврын синдром гэдэг чинь тэр чинь бас үнэлтэй Немо гэдэг хүүхэлдэйн кинон дээр гардаг нэг мөнгө авч асуудаг гэдгийг нотлох хэрэгтэй болох л байх л та. Нямбатар гоо тий. Яагаад ингэж эрс чинь бүрдэхгүй байгаа юм? Яагаад жуулган чи ингэ яах байгаа? Энэ хүмүүсийн олж ирэх Дотоодын хэрүүл тэмцлийг өрдөх шаардлагатай. Би бол бас зарчим ярьдаг байнга. хамгийн гол юм чи юу нь бол чуулган нээсэн боловч ажилласангүй гэдэг мэдээ юу? Тийм л байна. Тэгээ уг нь бол энэ хаврын чуулган чи маш их хүлээлттэй 30 гаруй хуулийн төсөл. Тэгээ тэр дундаа маш тийм чухал хуулийн төслүүдээсэн те. Одоо иргэдийн татвартай холбоотой. За байр орон сууцтай холбоотой. Тэ? Тий. Гэх мэтчлэн. За тэгээд одоо улсын их хурлын гишүүдийг яах юм бэ? Татах юм уу, татахгүй юм уу? Яс зүү дэн хариуцлага хүлээлгэх юм уу, үгүй юм уу гэдэг юм хэлцээ. Дууг нь тэр чинь бас нэлээд сонирхолтой хилцүүлэг өрнөх байсан тэр хуулийн гэх мэтчлэн тий. За тэгтээ ямар ч тач ингээд 7 хоног бол хийцгүүчлээ манай гишүүд маань. Тэр энэ юунаас болвоо гэх. Юу яач юу? Нээсийн уг нь бол нэгд өдөр 10 цагаас Тийм баг. Учрал дарга маань 40 гаруй минут үг хэлсэн. Өөх. Ардаас нь ерөнхийлөгч маань гарч ирж үг хэлсэн. 40 илүү 30 шиг санчлаа. За тэгээд ерөнхийлөгч маань үг хэлсэн. За тэгсэн чинь ардаас нь ардсан намын бүлэг цогтгэрэл Тэмүүжин тэргүүтээ ардсан намын бүлгийн гишүүд гарч ирээд ууртай байсан. Нэлээд ууртай ивлийн баг хурал хийсэн. Үгүй энэ учрал чи одоо намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулаад байгаа юм аашийн. Улсын хурлын нийлдэг ингэж хийхгүй гэл хэлсэн дээ. За юу болчихв? Арчилсан нам бол тэгээд одоо энэ намын дарга нэг намын дарга нь ингээд их хурал толгойлохгүй. Энэ нөхцөл байдал нь засрах хүртэл одоо бид нар хуралдаа суухгүй. Гэхдээ бид нар бол одоо ингээд улсын хурлын үйл ажиллагааг ингээд тасалдуулж байгаа юм биш. Ингээд өөр одоо дид дарга марга нар нь ингээд хорлоо даргалаад явбал бид нэр ороод ирнэ гэд хэлсэн байс тээ. За тэгтээ ямар ч тохиолдолд одоо дид дарга нь хурлаа даргалсангүй аных нь ч одоо чуулгандаа оролцсонгүй ингээд энэ 7 хоног бол үр бүтээлхүү өнгөрлөө аль ч хуулийн төслийг хэлэлцсэнгүй. За засгийн газрын бүрэлдэхүүн хүртэл өөрчлөлт орох гээд те манай ерөнхий сайд ч юм бол 2 сайдад хариуцлага тооцноо гэд танхимын бүрэлдэхүүний өөрчлөлтүүд хөдөлгөөн оруулах гэж хэлсэн те. Хариуцлага даа юм уу тэр хүмүүс нь бас өөрсдөө өрөвдлөө гэсэн биш байх шүү дээ. За аль ч тохиолдол байсан өвчсөн солигдохоор тийм болсон. Тэгээд салбарын хувьд бас нэлээд алдаатай байна гэсэн зэмлэл олон нийтээс нэлээд бас хүлээж авах шүүсэн тий. За ийм байсан. Зэ асуудал ардсан намын гишүүд яагаад гомдчихв гэдэг рүү оръё тий. Яс юм бол. Гот яах вэ нөгөө би ойлгохт бол яг энэ анх удаа ингээд олонхын намын дарга нь их хурлаа даргалдаг бас тохиолдол биш шүү дээ. Өмнө 2 3 байсан баг. 2 ч юм уу. 2 инх болт гэдэг. 2 инх болт. Тэгээ инх болт, инх болт 2. Тэгээ арчилсан нам өөрөө тэгээд байж захтаа ингээд исэн байж яагаад байгаа ингээд нөгөө төлөв нэг тиймэрхүү юм ярьж байгаа шүү. Гэтэ яг өөр улс төрийн нөхцөл байдлын хүрээнд бас энэ нөгөө намынхаа олон улсын намынхаа дотоодын хэрүүл тэмцлийг өрдөх шаардлагатай л байсан байх л та. Нэгдүгээр те. Хоёрдугаарт бол бас яг ийм зарчим гээд дотроо бас ярьсан их буруу биш байх гэж бодож байна. За яг Монгол ардын нам бол дотроо асуудалтай байгаа гэдгийг одоо чи бит хоёроос өсвүүлээд ер нь бүгдээрээ л мэдчихээн тий. Тэгмүү тэн дээр нь яг ингэж тоглолт хийж байгаа нөрөө ардсан намынхны хувьд ашигтай байж болох уу гэвэл бас магадгүй. Гэтэ яг бодтой би бол ингээд айгүй тийм одоо тунгалгаар гэх юм уу аныхаа ингэж байгаа нь бол ашигтай ийм үр дүн хүрэх юм байна гэдгийг бол олж харахгүй байгаа. Харин нөгөө талдаа сүргэн болохоор ингэж чуулганы үйл ажиллагаа тасалдж гин иргэд олон нийт чинь одоо бүх юмд чинь тий одоо чинь ингэж нөгөө дайн байлтын нөхцөл байдалтай холбоотойгоор бензиний үн нэмэгдээс өсвөлээд ингэж иргэдийн амьдралд ийм учрах хувь төчнөө олон одоо төвөгтэй нөхцөл байдал үүсэдэг шүү дээ. Бидний одоо дотоодын улс төрөөс шалтгааллах болон шалтгааллахгүйгээр гэх юм уу энэ тохиолдолд ядаж нөгөө чуулганы нь хуралдаад нэг ийм асуудал үүсчихлээ шүү гэд тухай бүр тэр асуудлыг нэг ингээ хилцээд явдаг тийм байвал ядаж бид хэднийг арай нэг уучрах байгаад байгаа байхгүй. Гэтэл биднийг ингээд төлөөлнө гэж очичоод хуралдахгүй энэ төр гэдэг тахлаар
мэдээж хэрэг одоо үнэхээр одоо юу хий итгэл алдарж гин гэх юм уу за арай бас дэндүүлж би хэлсэн байх л та. Гэхдээ миний бодлоор бол тэр намын дотоод асуудал гэхээс илүү зарчим хөндөж байгаа нь л одоо хамгийн чухал зүйл юм болов гэж бодсон л доо. Бодож байгаа гэх юм уу. Тэгээд чи бас түрүү хэлжсэн ш нөгөө нэгзээ инх болт чинь өөрөө ардчилсан намынхаа дарга хийгээд давхар улсын хурлаа удирдах болоод исэн бидтэй гэд тэ. Нэг өөртөө бас нөгөө цогт гэрэл дараа гарч ирээд хэвлэл урлагтай бол энэ бол алдаатай байсан. За ингэж хурал удирдсанаас болоод дараа нь Монгол ардын биш ардчилсан нам бол 2 дараалал сонгуульд ялагдсан. За улс төрийн хямрал өртсөн Монгол улс тэр аяараа тэгэхээр энэ бол алдаатай байсан юм а. Тэгэхээр энэ алдаатай буруу жишгийг ингээд авч яваад ахгүй бид нар ингээд алдааг цусгаад байна штэ гэсэн ийм зүйл хэлсэн. За тэгсэн чинь нөгөө аргумент нөгөө талаас гэх юм уу сөргүүлсэн аргумент нь юу вэ гэсэн чинь үгүй та нар чинь тэгээд анх энэ учрал гэдэг хүнийг өөрсдөө ардын намын дарга болсныг нь мэдсээр юм бийж өөрсдөө дэмжиж одоо конофод арсан бидтэй. Ялангуяа одоо үг хэлж байгаа та цогт гэрэл дарга Тэмүүжин гişүн та нар ч дэмжсэн байсан бидтэй. Яагаад ийм ой санамжаа алддаг нөгөө Немо гэдэг хүүхэлдэйн кинон дээр гардаг нэг эмгтэй загас байдаг шүү дээ. Тэр шиг ажиллаад байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. За тэгсэн чинь тэрний хариуд болохоор нэг тохиролцооны тухай яриад байгаа байхгүй юу? Тэр их сонирхолтой. Ямар тохиролцоо юм бэ гэсэн чинь улсын хурлын гишүүн Тэмүүжин тэргүүтээ гишүүд улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хар өргөн барьсан билээ. Өнгөрсөн оны 6 сард тийм хуулийн төслийг өргөн барьсан. За тэгээд анх нөгөө учрлыг дэмжихтэй яасан мэт гэхээр тэр хуулийн төсөл бол нөгөө парламентын одоо арчлалыг сайжруулах, бэхжүүлэхэд ийм нөлөөтэй үр нөлөө бүхий гэж үзчихсэн. За тэгээд нөгөө засгийн газар чинь нэг хэсэг одоо өнгөрсөн оны хаврын чуулган дээр бол нэлээд яаж эхлэгдэжсэн. Тэр үед ерөнхийдөө оюун эрдэнэ байсан, оюун эрдэнэ кабинет байсан. Альч засгийн газраас төлөөлж орж ирээд чуулганд суугаад ажиллаа хийлдэг. Асуулт асуухаар хариулдаг хүн байхгүйсэн. За тэгэхээр ингээд нөгөө улсын одоо их барих дээд байгууллагын үйл ажиллагаанд гэх юм уу хууль тогтоох тэр үйл ажиллагаанд гүйцэтгэх засаглал маш хойрог хандж байна. Эдгээр бүр арай дэмдэж байна. За тэгээ оюун эрдэнэ орж ирэхлээрээ нөгөө тэр дээр нэг 3 судал байдаг шүү. Тэгээ тэр нөгөө өндөр дээд судал дээрээ сууж гişүүдийг бахан загинжаа гараа явцдаг. Одоо нөгөө баярмаа гişүүнийг илбээр илдэг. Тэ баяр цагт таа гэж хэлсэн байдаг штэ. Гэх мэтчлэн иймэрхүү асуудлууд дефектүүд гараад ирсэн. Энийг таслан зогсооно гэд тухайн хуулийн төслийг бол өргөн бариад за тэр дээр байгаа тэр ерөнхий сайдлын судлыг бол буулгаж хаяна. Гэхдээ энэ бол зөвхөн санал ширээний асуудал биш юм аа. Сонгодог парламент ямар үедээ яг тэр жишгээр явах гэж байна гэдэг тайлбарыг тухайн үед бол өгч ирсэн. Тийм. За тэгсэн чинь за тэр хуулийн төслөл одоо бид хэд энэ хаврын чуулганаар хилцмээр байна гэдэг шаардлагыг авчирсан намаас тавьсан юм байна. Тэгсэн чинь тухайн үеийн улсын хурлын дарга учруулал окей тгий намайг дэмжиж өгөөч гэсэн юм байна. За би бол ингэж ойлгосон шүү. За ер нь шууд утгаар тийм ихтэй нэг тиймэрхүү агуулгатай юм ярьсан. Би бас энэ бичлэг дээр нөгөө яг тэр ярьсан хэсгийг оруулах болох гэж бодож байна. Тэмүүжин гишүүн санаачилж хуулийн төсөл өргөн барьсан. Бид нэр зүгээр нэг улс төрөлсөн үйл ажиллагаа арц намын бүлгээс явуулаагүй. Аль хэзээний бэлэн хуулийн төслөө бичээд бид нэр өргөн барьсан. За тухайн үед улс төрийн ямар ойлголцол болсон бэ гэхээр за учрал даргыг энэ улсын хурлын үйл ажиллагаа хэвийн гацаанаас нь гаргаад ардчилсан намын бүлгийн хуулийг хэлцэх ёстой гэдэг байр суурь дахиад дээрэс нь улсын хурлын дарга томилогдсны дараа ардчилсан намын хуулийг үргэлжлүүлэн хэлцэх асуудалд оруулж хэлэлцэнэ гэсэн. Энэ хаврын чуулганаар нөгөө ардчилсан намын өргөн барьсан зарчмын шаардлага хуулийн төсөл байхгүй. За тэгсэн чинь тэрэндээ хүрсэнгүй. Тэгэхээр одоо бид нар бол гомдож байна гэж баг тэгэл хэлчих шиг болсон тий. Тэгэхээр за нэгдүгээр зарчим байгаа юм байна. Хоёрдугаарт манай дотоод асуудал дээр үрдий сөрөг хүчний хувьд те энэ нэрийн муу үзье гэсэн нэг тийм байж болох юм байна. За гуравдугаарт гэх юм бол за энэ бас нэлээд том шалтгаан ч үж магадгүй саяын тэр одоо нөгөө хэлсэн ярьсандаа хүрдэггүй юм гаргачлаа гэдэг асуудлуудыг яриад байсан. За тэгээд дээрэс нь бас нэг голлох үндслэл ардчилсан намын зүгээс анийн бүлгийн зүгээс юу гэж гарч ирсэн бэ гэхээр улсын хурлын тухай хуулийн энэ биш буруу ярьч. Үндсэн хуулийн 24-ийн 1-т нөгөө улсын хурлын дарга дэд даргаыг сонгох тухай заасан байдаг. За тэр нь болохоор улсын хурлын гишүүдийн дотроос улсын хурлын даргаыг сонгоно гэдэг зохицуулалт байдаг. За тэгээд энийг юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр энэ бол аль нэгэн намын төлөөлөл улсын хурлт гэдэг юм уу те одоо намын бүлгүүдээс ч гэдэг юм уу хүмүүсээ нэр дэвшүүлээд ингээд одоо тухайн юунд улсын хурлын дараагаар сонгоно гэсэн жишг бол байдаггүй шүү.
Тэгэхээр энэ бол намын даргыг одоо нөгөө одоо юу хэмдэ тойрон утгаараа гэх юм уу намын дарга хүн улсын хурлын дарга байж болохгүй гэдгийг барыг тусаад өгсөн харагдаж байна гэж тайлбарлагдсан. Тэгэхээр чинь талаар бас юу гэж бодож байна. Тэгээ би тэр тайлбарыг онцлоо. Гэхдээ би яг тэр хилээд байгаа санааг сайн ойлгоогүй юу. Яг намын дарга одоо ерөнхий сайд байх нь бол ингээд ерөнхийдөө зарчмын хувьд тий түүнээс үндсэн хуулийн дээр намын дарга ерөнхий сайд байх ёстой гэж бичгүй шүү дээ. Ерөнхийдөө тэр ингээд сонгуулийг удирдаад мөрийн хөтөлбөрөөр аваад орсон хүн болвол яг тэр хэрэгжилтэн дээр нь өөрөө суух хэрэгтэй гэдэг нь одоо улс төрийн соёлын хувьд гэх юм уу бас юм зарчмын хувьд манай X ерөнхий сайд чинь гарч ирдэг хэлсэн билээ бас. Би бол бас зарчим ярьдаг байнга. Тэгээ зарчим нь бол ингээ намын дарга ерөнхий сайд байх хэрэгтэй учраас учрал нэг бол ерөнхий сайд болох хэрэгтэй. Эсвэл бол зандан шатар дараа намаа авах хэрэгтэй. Гэт дунд нь бас тэгээ удаж хараа явчихсан шүү. Гэтэ энэ ч бол одоо оюун эрдэнэч ганх гарч ирээд хэлээд байгаа юм биш. Угаасаа анх л яригдчихсэн асуудал. Хоёулаа бас нэг подкаст нэр хэлжсэн санаж байна. Учрлыг улсын хурлын дарга болох үеэр подкаст нэрээ илүү зүгээр хоёулаа хоорондоо ярьжсэн юм болов. Одоо тэгээд яг энэ юу улсын хурлын даргаас буuna гэсэн үг үг гэж ярьжсэн санагдаж байна. Тэгээд бараг тэгж тарах байлгүй дээ гэд нэг ярилцчихсэн тий. Тэгэхээр энэ нэг зарчмын хувьд бол угаасаа л тэгж тарахад угаасаа л үе үеийн одоо жишгээр гэх юм уу Монгол Ардын намын өөрсдийнх нь намын дүрмэн дээр байдаг. Намын дарга одоо засгийн газараа байгуулна илүү дээ. Тийм дүрмэн дээрээ тийм залт бол байдаг шүү. Би бол өөрөө яг харж ирсэн. Тэрийг бас энэ дэр оруулчихъя гэж бодож байна. Гэх мэтчлээ ингээд угаасаа хүлээлт бол тийм баад байгаа. Тэгэхээр нөгөө ардчилсан намын санаа нь одоо тэр улсын хурлын гишүүд дотроос ихээр тэнд тэргүүл намын гишүүд байгаа. Энд ч одоо сонгуульчин нам орж байгаа юм чинь. Тэгээд тэндээс ингээд олонхын нам байж болохгүй гэж хэлэх гээд байгаа юм уу гэхээр одоо бас хэцүү ш тэр чинь нийт гишүүдийн олонхын санал хураалтаар сонгох юм чинь олонхын хүн томилогдох нь одоо логикийн хувьд ойлгомжтой байна. Яг нөгөө нэг их хурлын дарга гэхэд тэгэхээр манайд чинь ингээд нөгөө тэрийг дагуулад эрх мэдэл олгочдөг. Нөгөө зарим улс орнууд ингээд хурлын дарга нь тэр хурлаа удирдаад тэрвээ санал тэнцсэн тохиолдол ч юм уу тэрийг хагалдаг тий. Ерөнхийдөө ингээд төвч байр суурин дээр байдгийг манайх ингээд дарга болгоод нөгөө нэг хувьчин сэтгэл гээгээрээ гэж зарим хүмүүс хэлээд байдаг шээ. Дарга болгоо тэгээд зөвхөн хурал дараалахаас гадна янз бүрийн томилгоонд хийдэг жишээлбэл одоо нөгөө Монгол банкны томилгоог санал болгодог, санхүүгийн зохицол хорооны томилгоог санал болгоод байдаг ч үлээ. Тэгээд эцсийн гишүүнийг одоо их хурлын дарга бараг анх санаачлагыг гаргадаг баг. Гэх мэтчлээ ингээд эрх мэдэл олгоод ирэхээр тэр хүний чинь ингээд юм ялчгүй дарга болгочихж байгаа байхгүй тийм. Уг нь аль дэг сахиулах. Уг нь бол тэр хуралдааны дгийг айтайхан сахиулаад нэг эрүүлэр болов хурлаа хийчих. Гол үүрэг нь бол тэр байх. Яг намын дарга байхгүй гэдэг тэр бол яг үндсэн хуулийн дээр тэрийг зүгээр тэгж харж тайлбарлаж байгаа болохоос биш яг тийм моттой юу тийм ээ. Их хурлын тухай хуулийн дээр ч юм бол ийм залт байгаа шүү дээ. Олон хуулсан намд одоо тэр их хурлын дарга болох хүний санал болгоно. Дэд дарга бол бүлэг байгуулсан нам эвсэл тус бүрээс инээ. Одоо манай чинь хоёр бүлэг хүн нам бол арай бүлэг болов 10 хүрээгүй. 9 байлгүй 8 билүү 7 ч билүү. Ямар ч байсан 10 хүрээгүй үнтэй учраас дэд дарга байхгүй хоёр дэд даргатай байгаа. Тэгэхээр бол яг одоо тэр нь ингээ хуульчлагдсан юм а гэж хэлээд бас жоохон төгөлтэй. Тэгвэл тийм улс төрийн соёлын хүрээнд тийм асуудал нэгж байгаа юм болов. Хоёрдугаар тахав тэр нэг шуус тэгэж одоо цогтөрлөл гишүүний хэлсэнчлэн тэгэж тайлбарлахад бол бас яг онхоогүй гэдэг дээр хэрэгэлзээтэй л байгаад байна тийм. Учрал гишүүн маань уг нь бол өөрөө нөгөө эрсцээ бүрдүүлэгч улсын хурлын даргын үүрэг гэж би өдөг хүртэл ойлгож явсан байхгүй юу тэгсэн чинь Пүрэв гарагийн хуралдаан дээр даргалж байхдаа за энэ гишүүдийн эрсцийг одоо бүрдүүлэх нь бол бүлгийн дарга нарын хариуцлага шүү энэ хүмүүсээ хуралчуулгандаа суулгаач гэдэг дулаан цагаан тэнийг хүн хуурж байгаа юм шиг тийж хэлсэн би бол яг үндэ тэрийг сонсоод юу яриад байгаа юм бэ дарга энэ ч одоо өөрийн чинь асуудал яригадаад байна. Одоо 126-аас 68 гэж санаад байгаа юм. Арчсан нам уу? Үгүй ардын нам 68 билүү? 40 хэд юм болов? Ардын нам ч 72 ч үлээ. Гэтэ арчсан намгүйгээр эрс бүрдэх боломж юу нь бол бас байна. Тэр бол тийм яг тэрийг бас дурдах хэрэгтэй тий. Тэгсэн чинь одоо яасан бэ гэхлээр угаасаа нөгөө Монгол ардын нам бол 2 хуваагдсан гомдөгсдийн бүлэг гэдэг хэсэг бүлэг нөхдүүд байгаа. Одоо манай X ерөнхий сайд тийм талынхан юм байна. Тийм одоо тийм талынхан гэх юм уу. За тэгэнгүүт
арчилсан нам тэднэртэйгээ нийлсэн. За манай хүн нам бол угаасаа засгийн газартаа байгаа. За тэгээд дам яриагаар ч гэсэндээ одоо нэг учрлыгаа дэмжинэ гэсэн агуулгатай юм ярьсан юм шиг байна гэж ойлгосон. Тэгээд одоо саяын нөгөө юуны засгийн газрын бүрэлдэхүүний халаас илгэн дээр ч гэсэндээ ямар нэгэн тохиролцоо хийгээд асуудал үүсэхгүй шүү гэдгээ ярьж тохиролцсон болов. Тэгээд квота авч үлдээд эн чинь эрчим хүчний сайд нь ч үлээ өвн намын хүнд амжилт. Тийм найдлаа гэдэг хүн томилолтоор болж байгаа. Тийм. За Наранбаяр боловсролын сайд маань бол гомдж байгаа. Тийм. Энийг харсан чинь би чинь хувийн шалтгаанаар л ер нь нөгөөд байгаа маа л гэсэн шин. Тэгтээ гомдж байгаа. Тэгээд за нэг юм одоо хууль тогтоогчдын маань дунд гэх юм уу нэг юм гомдлын ус төр бол тий нилийн явчих. Шатар даамны тоглолт гэх юм одоо аль нь яах гээд таанасаа яаж ямар нүүдэл хийх гээд байна уу гэж нэг юм харцсан байдалтай нэгээ оцсон байдалтай за ардуур хойгоор нь одоо Монгол ардын нам маань яаж одоо тохиролцох юм за учир нь бол ямар нэгэн байдлаар албан тушаалгүйгээр үлдэх тийм сонирхолтой байгаа юм байна гэдгийг бид нар бүгд тэрийг намын дарга хүн ч бас тэгж бодох. Тий. Хэрвээ тэр намын дарга өгнө гэвэл дахиад зодоо нүргэжлэх учраас арчилсан бас тэрийг найдаад байгаа юм болов магадгүй тий. Тэгэхээр одоо манай Зандан Шацар гэдэг хүн маань одоо хэр одоо яаж нүүх юм бол одоо шатарчин үндэ тий ер нь бол тэгэхээр одоо би зайлаад өгвөл болох гээд байна гэд засгаа өгч тарах юм болов яах юм бол тийм тамаас яа да манай ерөнхий сайд чинь ер нь ерөнхийлөгчийн сонгуул санаатай байгаа бах. Тэ бид тэр нэг ярьжсэн. Хоёлаа ярьжсэн. Насны өргөн мэн гэд би яг хэлчихсэн. Тийм үү? Тийм. Тий уучлаарай залуу хүн байсан юм байна гэж яг тэгж хэлчихсэн. Биш. Ерөнхий сайд гэдэг нь манай Зандан Шацар одоогийн би нэг учрлыгаа л бодоод байлаа. Тийм ээ. Тийм учраас одоо яг намаа авчаад нэг хоёрын хооронд ингэх тэгнэ гэж боддог юм болоо яа тийм л мэдээ. За энэ дээр бас нэг юм байна. За Зандан Шатрыг ерөнхийлөгчийн сонгуульд цайлаа гэж бодъё. Гэхдээ Зандан Шатар гэдэг хүн чинь тойрогоосоо ч гарч чадаагүй юм шүү дээ. Тэгэхээр яаж одоо ерөнхийлөгчд гарах вэ? Тэгэхээр одоо Монгол ардын намын талаас гэх юм одоогийн дүр зургийг харах юм бол нэг томх байгаад байгаа шүү дээ. Тийм үү? Би хэлэхүүгүй юу гэдэг. Би цаашаа ярих байх. Тэгэхээр тэр хүний одоо гаргалгаагаар тэртээ тэргүй парламент дээр олонгийн судал байна тийм үү Монгол ардын намын талд засгийн газраа угаасаа бас өөрсдөр нь байна. Тэгэхээр яа тийм ерөнхийлөгчөө нөгөө талдаа өгөөд Зандан Шатрыгаа сойгоод болвол тэр үз болохгүй бол тэр үз гэсэн мэдгүй. За тэр логик би болоо чараагүй. Ер нь авъя л гэж үзэж байгаа юм шиг байгаа. Манай X ерөнхий сайд ч одоо ярьслага өгөөд уг нь одоо нэлээд л их чухал юмнууд л яриад байгаа болов уу гэж боц. Гол санаа нь би бол бас ерөнхийлөгчтэйгээ хэрэлцсэн одоо миний алтай байсан гэдэг юм. Хүмүүс бол тэгээд ерөөсөө тэр хүнд бол итгэх байсан гэд байгаа мó эсвэл бол би ихэр зөрөгтэй сайн хүн байгаа гэдэг тэр хүн шуналтай навш гэх бас мэдгүй тий. Хүмүүс бол тэр хүний ярианд ерөөсөө итгэхээ байцсан сонсоогч хүсэхгүй болсон юм гэж. Хүчээр л сонсоод байгаа л та тий. Тэр бүхэл бас яг уу чиг тавьч үзлээ л та одоо ингэ нэгэнд эрх мэдлээсээ холтчлоо одоо юу ярих юм бол гэдгийгсэн ерхийлөгчөөгөө л одоо муусаар юм харлаа гэж би харсан шүү дээ. Тэгээ хүмүүс бол яриандныхаа сэдвийг авч хэлцээс илүү наа чин гидсэн дуурайд байна ч гэж байгаа шиг санд ливдчихлээ гэж байгаа шиг одоо ингээд бүр юм хошигнол болгоод тэр хүний яриа бол ерөөс нийгэмд бол хүрхэ байсан юм байна таа л гэж харж байна. Харин тий за үүнтэй холбоотойгоор одоо хоёулаа дараагийн сэдвлүүгээ орё л доо. X ерөнхий сайдын маань одоо яг мууч гэсэн гэлчээ. Ажилтны дотор мууч гэсэн хүндсэн асуудал бол за энэ ерөнхийлөгч гэдэг хүн чинь энэ парламентын бүрийн эрхийг талтах гэдэг юм шүү. Хоёлаас өмнөх подкаст нэр ярьсан шүү дээ нөгөө ёс зүйн хараагүй гүшүүдийг тий одоо эргүүлэн татна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Энэ бол байж боломгүй асуудал юм маа гэсэн. За сая хуулийн төсөлчин бодлол өнгөрсөн 7 хоногийн сүүлээр байна уу энэ 7 хоногийн ихээр өргөн баригдагдаад бараг даваа гарагт гэж санаад шүү. Өргөн баригдагдаад за тэгээд ди парламент буюу одоо олон нийтийн орох хөстэй газар руу төсөл нь бол орсон. Тэгэд хэдхэн зохицуултайсан. 5 6 7хон залт байсан гэж харсан тий. За тэгэхээр чиний хувьд тэндээс ямар одоо онцлог зүйл өөрчлөлт нюанс болж харсан бэ? Тэр нь яг нөгөө нэг гişүүдийн эрстэй холбоотой тэгэл нөгөө бит хоёрын ярьжсэн тэр ёс зүйн дүрмээ дагаж мөрдөг хүнд бол хариуцлагатай оцох. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг
бит хоёрын таамаглал зүв байсан яа тэгэхээр их хурл ингээд үндсэн хуулийн стандартад хэрэгээ үндсэн хуулийн дүгнэлт тэг хүлээж авах уу юу гэдэг чи одоо нэг хилцэх тийм журам хуулиараа хийчихэд байгаа шүү дээ. Нэгэнт одоо цэцгийн дүгнэлт гарцсан бол ингээд их хурл тэнтэй танилцаа тэгээд тэр гишүүн бол огцорсон тооцно. Айгуулын татагдсан тооцно. Мухарлаж өгч байгаа. Тийм мухарлаж өгч байгаа. Хоёлаа нэг 4 юм ярьж исэн тийм. Тийм хоёрдугаарт тэр бит хоёрын яриаггүй юм тэр нөгөө чагсаалтанд орсон гишүүнийг намын төлөөллийн төв байгуулгана ингээд санал оруулсныг энийг бол эргэлзээтэй байна гэдээ хоёлоо дуртад өнгөрчсөн шүү дээ. Хилцээд тэгээд одоо бас игүүлэн татах тийм боломжтой арга зам байгаа. Тэгэхээр энэ дээр бас хүмүүс тэгэл хуваагдсан л та. Тийм одоо чагсаалтын гишүүний улсын хурлын гишүүнийг чинь нэг нь жагсаалтынх тойргох ингээд бүр ингээ хууль ёсоор ангилаад хариуцлага юм тусдаа болох юм боломжгүй гэж маргаан явчихлаа шүү. Тэгэхээр уг нь бол энийг чуулганаараа оруулаад гişүүдэрээ сайхан тэгээд нэг зэрэгцээд бас нөгөө нэг иргэний зориг ногоо намаас чинь бүр хоёр төсөл орж ирээд бас тэр чинь дотроо би бинд өгсөн. Дараа нэг төсөл бариад бас нэг гişүүн одоо бас нэг төсөл өөр намын дэд дарга байсан юм шүү. Хин дараа гişүүн Баттуулт гişүүн нь тийм тэгээ намын даргаа хөөгөөд тэгээд тэр Баттуулт үсттэй би Баттуулт нөө намын даргаар томилогдсон. Тийм нэг талдаа хоёр тусдаа хурал хийгээд хоёулаа нэгээ хөөгөөд тийм ийм асуудал болсон. За наараа гişүүн ч юм болохоор өмнө нь угаасаа нэг хууль барьсан. Хууль би одоо боловсруулж исэн гэдээ ярьж ирсэн шүү дээ. Тэгээ тэрнийг бас өргөн барьчих юм уу тийм. Яг ерөнхийлөгчийн хуультай холбоотой. Өргөн барьсан ч гэж нөгөө ди парламентд ингээд санал авахаар байршуулсан байдаг би харсан. Зөв. Гэтэ яг энэ соёлынгийн ярьсан тэр нөгөө ёс зүйн асуудалтай холбоотойгоор би тэр нөгөө Батбаатар сайдын гишүүнийх бол ерөнхийлөгчийн тэр хуулийн төсөлтөд нийцж байгаа юм тэр нөгөө чагсаалтын гишүүнийг ингэж тусад нь гаргаж татах юм арга замын нэг гэсэн. Наараа гишүүн бол өөрөө чагсаалтын хүн учраас тэр юм уу те. Тэр заалтыг бол оруулахгүйгээр бус тимийг аваад ингэж оруулсан байсан. Тэгээ хүмүүс яг ингээл их хурлын үйл ажиллагаа штэ юм штэ гэд би яг өвийн сэтгэл бол тэр чин хамаарахгүй юм биш үү гэдэг ярьсан штэ энэ хоёлоо. Тэгэл нөгөө ёс зүйн дүрм мөрмийн инглитэй тэгэл. Яг тэр нөгөө хуулийг батлагсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн дагалдж байгаа юм билий. Тэрэн дээрээ одоо одоогийнхоо ёс зүйн дүрмийг шинжлэх ийм тодорхой хугацааг тогтоогоод ингээд бичсэн. Гэхдээ эцсийн эцэд бол их хурл одоо тэр хуулийг батлахгүйгээ шийднэ. Тэр ёс зүйн дүрмээ боловсруулах шинжлэх асуудлыг их хурл өөрөө бас шийдээд байгааг харах хэрэгтэй байна л та. Хоёрдугаарт ингэсэн. Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль тогтоомжийн бүрдүүлбэрийн шаардлага хангаад ингээ өргөн мэдүүлж байгаа төслийг за би энэ хуулийг өргөн мэдүүлмээр мэдүүлье гэд улсын хурлын 50 газарт өгнө бүрдүүлбэртээ. За 50 газрын дарга тэрийг ингээ бүрдүүлбэрийн шалгаж үзээд тэр хууль тогтоомжийн тухай хуулинд шалгах цар хүрээний одоо их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл заасан тэр хууль санаачлах хүрээ хязгаарт багчийн үгүй юу гэдгийг тэр шатанд нэгдүгээр харах хэрэгтэй. Хэн харах хэрэгтэй гэнэ? Их хурлын 50 газрын дарга. Тэгээд одоо бол үлзий сайхан гэдэг юм байна тийм үцэцгийн гишүүн байж байгаа гэхлээр бас бөө хэрүүл байна. Тэгээд санал дүгнэлттэйгээ их хурлын даргатаа танилцуулаад тэгээ хангаж ийн гэвэл одоо өргөн мэдүүлдэг хангахгүй байна гэвэл хууль санаачлагчд нь үндэслэл заагаад буцаадаг. Энэ тохиолдолд бол их хурлын дарга бүр ингээ хуулийг тавцсан. Тэгээ бүр өөрөө би энэ хуулийг бол дэмжиж байгаа хэлсэн. Гэсэн чи одоо судлаачид гэх юм уу зарим хуульч нарын зүгээс бол за энэ улсын хурлын тухай хуулийн 36-гийн 3-аар чинь ерөнхийлөгч улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой хуулийн төсөл өргөн барихгүй гэдэг энэ хүрээ хязгаарыг чинь хязгаарлагдсан байхад ерөнхийлөгчийн хамгийн газрын даргач ажиллаа хийгээгүй юм шүү гэдэг ийм үндслэл гаргаж ирээд бас одоо шүмжилж байр суурь илэрхийлж байна. Тэгэхээр та бол энийг юу гэж хараад байгаа лээ? Би бол одоо чинь яг тэр 36 дугаар зүйл заасан хууль санаачлах хүрээ хязгаар бол ерөнхийлөгч улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой юм санаачлах болохгүй гэж яг текст байхгүй шүү дээ. Санаа нь бол улсын хурлын үйл ажиллагаад ихтэй холбоотой юмыг улсын хурлын гишүүн санаачлнаа. Энэ тэр улсын хурлын гишүүн санаачлах учраас одоо засгийн газрын юм уу ерөнхийлөгч энийг санаачлахгүй гэдэг нэг агуулга. Ерөнхийлөгч тэр 36-гийн 3 4 гэдэг чинь ерөнхийлөгч үндсэн хууль заасан хүрээ хязгаарын дотор санаачлнаа. Бүрийн эрхийнхаа гэсэн. Тэгэхээр одоо тэр ерөнхийлөгч дамжаад яваад шүү дээ. Тэр хоёр шалгуурыг хангасан хангаагүй гэдэг дээр л
маргаан болоод байгаа юм л да. Би л одоо тэрийг ангаад байгаа юм биш үү гэдэг өмнө хангалттай ярьж учраас тагж яриад байгаа юм. Хоёлын ангийн яг өмнөх подкаст юм уу те? 9 дээр тэгж ярьсан санагдаж байна. За ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль дээр ийм асуудал гарсан. За нөгөө манай бойкот зарлаад эсэргүүцэл илэрхийлээд байгаа Ардсан намын бүлэг бол энэ хуулийн төслийг бүхэлд нь одоо дэмжихгүй байгаа гэдгээ бас илэрхийлсэн. Тийм дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна. За гэх мэтчлээ одоо улс төр бол үргэлжилж байна. За тэгээд одоо намтай хоёр гишүүн бас хэлсэн байлээ. Одоо ерөнхийлөгч нөгөө чуулган нээхэд бидэнд нэг зовлон байна. Улсад нэг зовлон байна гэж хэлсэн. За тэгвэл тэр зовлон нь бол Монгол Ардын намын дотоод асуудал болоод байна гэж хэлж илээ. Тэгэхээр яг энэ бол бас яг үнэн байгаад байгаа байхгүй те. Тэгэхээр эх 7 хоног энэ амралтын өдрүүд гэхэд Монгол Ардын намынхан маань дотооддоо хэрхэн зөвшөөрөлцөөд ямар одоо шийдэлд хүрэх юм. За түүнээс шалтгаалаад эх 7 хоногийн улс төр тодорхойлогдох гээд байна. Эвлэрэх юм уу яах юм гэдэг чинь те. Тэгэд би бас дахиад хэлчихье нөгөө учрал даргын одоо улсын хурлын даргын эндэр дээрээс одоо ингээд ийм үл мэдэх цэцэгхэн хотхон шиг царайлаад ингээд яагаад ингэж эрт чинь бүрдэхгүй байгаа юм. Яагаад чуулган чи ингэ яах вэ? Энэ хүмүүсийн олж иргээд ингэж байгаа нь бол бас үнэхээр инээдтэй санагдсан. Одоо бүх хамаг учир шалтгаан зэнглаг тэн дээр хатгаж тэнд суучаад юу ч болоогүй юм шиг царайлаад тэгж хэлээд байгаа ч. Яач юу гэдэг. Тий. Одоо нэг тэнийг хүмүүс байгаа юм шиг бас тиймэргүй л байгаа юм шиг манай улс төрчд тэгээд энэ асуудал дотроо хурдхан шийдээд улс төрийн зодон ч одоо хаврын улс төрийн зодон одоо хэлжил авах шүү. Хаа сайг одоо манай хотын дарагч нь бас сайдтайгаа ярилдэх юм уу зөвлөн тий. Тэгээ уг нь бол тэрсэнгөө салбарынх нь хувьд эн чинь хот болон нийслэл хот болон одоо барилгын яам хоёр ч одоо нягт уялдаатай байж ижлийн хотын бүтээн байгуулалт. Одоо энэ ч бол барилгын үйлрэл эхэлж байна. Тэр ажлын болов гэх санагдсан. Тэгээд одоо үзэж чадхаа. Яг үнэ. Ардын таарлахтаа одоо авгаа хөгтрүүгээ ороод сүлдөвч юу болоо. Миний зургийг шатаалаа гэдэг нэг юм тэгсэн чинь нөгөөх нь үгүй би бол шатаагүй тэр хүн өөрийнх нь хүнээр шатаалгачаад тэгээд ярьсан байх тийм. Тэгсэн чинь иргэн энэ болол нөгөө нэг юм цагдаагийн мэдээ бас би олж харсан юм аа. Иргэн энэ гэдэг хүн миний зургийг одоо шатаасан байна. Энэ асуудлыг шийдэж өгөөч ээ. Ингээд зам үйл хийгээд намайг ингээд арамтал сүрлүүлсэн байна гэж гомдол өгсөн байлаа. Тэгэхээр одоо иргэн энэ гэдэг за иргэн энэ гэдэг хүн маань хэн байж болох вэ? Гэтэ өөрөө бол би бол гомдол гаргаагүй гэж хэлэх шиг болсон тий. Гэтэ иргэн ингээд гаргацсан бол би бол бас хэрвээ одоо тэгж иргэн ингээд гаргасан бол одоо сайн байна гэж хэлмээр байна. Ягаад тэгэхээр манай дараа нар ч нэг юм болохоор ингээ өөр өөрсдийнх нь баланкын тэр гомдол өвчтдөг. Тэр ч одоо би хотын дарга шүү гэдгийг хэлэх гээд үү. Тэгээ цагдаад одоо их хурлын гишүүн ч гэсэн ингээд их хурлын гишүүнийхээ баланкын дээр ингэж тэгэнгүүтээ шууд ерөнхий газар руу нь явуулж жоох ингээд тамар шүү намайг илүү анхаараарай гэж байгаа юм шиг үү. Тэгэхээр юу гэсэн үг иргэний хувьд хандсан нь бол сайн байна гэсэн үг юм уу? Хэрвээ одоо иргэн гээд тэрийгээ ингээд энэ Нямбаатар баг мөн болов уу? Хэрвээ мөн бол тэрийгээ ингээд тусад нь ингээд иргэн Нямбаатар гэж бичиж гар өвсгөж зурсан бол сайн байна гэж хэлж байна. За бас муучгүй хуйлч хүндээ уг нь бол. Тэгээд манай Бат Амгалан гишүүн бодлол за би бол юу гэлээ эхнэрлүү бол би бичээгүй. Альбан юмсан эхнэр бичээгүй. Тэгсэн чинь сэтгүүлч Солонгоо юу гэж хэлсэн чинь би бол баярмаа л гэж биднэ гэсэн. Гэх мэтчлэн ингээд нэг юм хэрүүл цаадаа үргэлжлээд байна. Тэгсэн энэний хажуугаар юу болсон бэхээр хоёулангийн бас яг энэний өмнөх хөлөө өмнөхийн нөгөө орон сууцтай холбоотой нэг сэдв ярьсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр нөгөө юм ил тод биш вэ? Чи нөгөө бүртгэлийн асуудал нь айгу хэцүү байд юм аа гэд хэлчихсэн. Уг нь зохицуулалт нь байгаа. Гэхдээ тэр нь хэрэгжихгүй байгаад идэг гэд. Тэгээ тэрийг яг ингээд ил тод байлгахаар эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг хууль зүйн яамнаас боловсруулад одоо бол 30 хоногийн хугацаанд иргэдээс нөгөө санал авч байгаа мэт л яг өөрсдийнхөө сайт дээр гэсэн үг. Тэгээд саналаа авч явж байгаад иргэдээс саналаа авчаад төслөө ингэж дахиж нэгтэлж харчаад тэгээд нөгөө өргөн барих тийм шат руугаа орно. Хин гинэ? Хууль зүйн яамнаас нэг 2 сайт. Тийм үү? Би бол энэ сайн зөрг гишүүн тийм хууль бүр санаачлаад ди парламент төр явж ах шиг харагдсан. За тэрийг бол нарийн судалж бол үтсэнгүй. Харин одоо хууль зүйн яамны
тэр одоо санаачилж байгаа гэдэг хуулийн төслийн танилцуулга дээр тийм иргэдтэй уулзсан. Тэн дээр бол сайн зэрэг гүшүүн бол харагдаагүй. Нэг 2 сая төгрөг юм танилцуулаад нэг ийм 4 өөрчлөлт хийж байгаа шүү гэд яг хоёулангийн өмнөх подкастн дээр ярьсан юмнуудыг яг хэлж илээ одоо дуусаагүй барилгын хэрэгчлэгийг гаргана хавтас тэрийг нээгээд тэрийг хүн одоо нөгөө шууд ингээд илдээд уцнаасаа ч үт юм уу гардаг байдлаар тэгж зохицуулж байгаа гэсэн тийм зүйлийг ярьсан. За тэгээд тэнд чинь нөгөө нэг залхиулсан зөндөө олон хүн байдаг шүү дээ. Бидний одоо мэдгээр бол өмгөөлөгч Батхүү гэдэг хүн бол нэлийн сая яваад байгаа. За тэгээ Батхүү өмгөөлөгчийн хэлсэн тоогоор бол яг өөрт нь хандсан 4-5 хотхны 800 гаруй иргэн байгаа. За тэрний ард нэг 2000-аад хүний одоо асуудал байгаа. Одоо тэр чинь нөгөө айл өрх мөрх гэдэг утгаараа гэх юм уу байгаа гэж болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс зарим нь бол хэлж илээ одоо за бид нар хохирлоо ингээ барагдуулдаг юм а гэхэд цаашид ийм юм болохгүй байх талаар юу их юм бэ гэдгийг л мэдмээр байна гэдэг хэлцүүлэг татсан өдрөө тэгжсэн байхгүй юу. За тэгэхээр тэр хуулийг одоо нэм даруй одоо батлуулах шаардлагатай байна гэж одоо өмгөөлөгч Батхүү бас тэгж хэлсэн. Тэгэхээр одоо энэ мэтлэн чуулганыг улсын хурлын гишүүдийг хууль тогтоогчдын маань ингээд шилээ дарсан их ажил хүлээгээд байдаг. Нөгөөдөл маань одоо дотоод улс төртөө дийлэгдээд ингээд нүдэ анаад чихээ тавилаад байгаа юм шиг юм байдал дүр зурагтай байгаад байна. Одоо айгүй байж болох бүх өнцгөр л шүүмжиллээ. Тэгээд одоо нэг уучраа олцсон юм уу яах юм хүн болгол ярьж штэ тэ. Гэтэ манай иргэдэд бол яг ингээд одоо 7 муудлын должин юм идчих гэх юм уу те яг чуулган уу хуралт нь байна үүндээ бас хамаагүй л ах та. Тэгээ би ч гэсэн ингээд надад бас хамаагүй баймаар байгаа байхгүй юу. Гэхдээ яг нөгөө ингээд тодорхой хэмжээнд бас хамаарахаас аргагүй л те. Жишээл одоо ингээд дотрын багц хууль ингээд явж чинь тэр өрөө батлагчвал хүн болгоны одоо саллиг хөссөний гар дээр явж байгаа хэмжээ бол тодорхой хэмжээр бас өөрчлөгдөх юм шиг байна. Тэгэл нөгөө нэг татвар мөнгөтэй холбоотой зарим асуудал нь зарим юмны үн өсдөг ч юм уу ингээл өөрчлөлтүүд бол амьдрал дээр бас бумаар байдаг. Тэр хууль нь батлагчвал тэгээд тэр нөгөө дуусаагүй барилгын хэрэгчлэгийн мөрчлөгнөөс холбоотой юм суурь асуудлаа шийдэж яг хүний амьдрал дээр ирмээр байдаг. Харин тийм. Тэгэхгүй одоо ингээд энэ чинь нөгөө тустай юм бас биш шүү дээ. Бидний амьдралын нэг туйлтай холбоотой энэ төрийн үйл ажиллагаа гэдэг чинь явдсан шүү дээ. Гээд байгаа. Тухайлах юм бол одоо нөгөө 100,000 $10 буюу 350 сая төгрөгөөс дээш үнэн дүндээ автомашин хэрэг авах юм бол онцгой албан татвар авах буюу 33% татвар авна гэдэг зохицуултыг өнгөрсөн 7 хоногт хөндөд. За тэгээд иргэд бас энэ юу болоод байгаа юм бэ? Энэ мэдчилгэнгээр одоо ингээд нөгөө татварыг ингэж нэмээд байна гэдэг шүүмжлэл бас гарч ирсэн. Тэр чинь нөгөө татрын багцуулалттай холбоотой хамтдаа явж байгаа. Тэгээд багцуул юу авах вэ? Тэр чинь нөгөө нэг нэмэлт өөрчлөлтийн хүрээнд тийм төрлөөлөл 4% байгаа шүү дээ. Татвартай холбоотой. Тэгээд яг онцгой албан татрын хуультай холбоотой ганц өөрчлөлт байгаа л тэр автомашины $100,000-оос дээш гэхэр чинь 300 хэдэн 50-60 сая төгрөгнөөс дээш үнэлгээтэй автомашин байх гээд байна. Тэр ч одоо гэхдээ хүн болгоны автомашиныг бас техник хэсэг бас биш байх. 350-аас дээш авч ийн гэдэг чинь бас нэлээд өндөр сүүлийн үеийн ч гэдэг юм уу одоо мэдгүй машин сайн мэдгүй болохоор. Гэтэ яг онцгой албан татрын чинь утга учир нь энэ чинь нөгөө энгийнээр бол юу гэж тансаг хэрэглийн татвар гэдэг. Жишээлбэл хүний амьдрал зайлшгүй шаардлагатай бус юм дээр та тэрийг хэрэглэж байгаахийн төлөө ингээд онцгой гэдэг нэрнээсээ эхлүүлээд энэ тусгайлан татвар төлөх ёстой. Тухайлбал арх тамхи гэдэг тийм. Тухайлбал арх тамхи, бензин шатхуун, машин тэрэг гэх мэт одоо хүний амьдрал одоо зайлшгүй шаардлагатай гэж хэлэхгүй л байх л та. Яг гоо тэгээд хэрэгэлдэг хүмүүс байна. Тэр нь одоо хориотой хэсэг бас нэг биш. Хориотой биш учраас бас тодорхой хэмжээнд төлж байгаа хэрэгтэй. Гэхдээ яг нөгөө татрын тэр нэмэлт өөрчлөлтийн төслүүдтэй холбоотой бол жишээлбэл тодорхой хэмжээний хөнгөлөлт чөлөөлөлтүүд тусгагдаад ингээд бас өөр бас ярих асуудлууд бас байгаа юм байна. Зөвхөн одоо татвар нэмнэ гэдэгтээ биш. Жишээлбэл одоо хувийн орлогын албан татвар 500,000 хүртэлх цалин өсний орлогыг бол татвараас чөлөөлж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр одоо сая төгрөгийн цалинтай хүн бол тийм одоо бол яг сая төгрөгийн цалинтай хүн бол тэндээсээ 10% төлөөл явж байгаа шүү дээ. Тооцоолаад. Жилээр бодхолоор жилээр дээ биш. Нөгөө 500,000 хүртэлх гэдэг нь сая төгрөгийн цалинтай хүн 500,000-д татвар төлөхгүй үлдсэн 500,000-аас 10% бодвол гэсэн үг байна. Тэгэхээр бас тодорхой хэмжээний өөрчлөлт орно жишээл. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч гэсэн нөгөө шатлсан татварч одоо нэг 6 жилийн нийт орлогын 6 тэрбум төгрөгөөс авчвал 25% татвар төлдөг байна. Тэрийг одоо
25% төлдөг. 6 тэрбумаас таавал 15% ч үл ингээд шатлын бас жоохон ингээд буулгаад байгаа юм бил. Санаа нь бол гих мэт. Тэгээ одоо нөөтийн баримтын баримт гэдэг юм одоо яг ач холбогдолтой болгож байна. Гэх мэт энийг ярил бас тусдаа ярьж болохоор яг хилцэж явах үед нь хойлоо бас ярий тий. За тий. За тэгээд буцаад хотын асуудал руу ороход манай хотын дарга маань сэтгүүлчдийг биш нэр бүхий сэтгүүлч, хоёр сэтгүүлчийг юм уу загнаад хон хэмээний нэг юм ногоо алчууртай хичээг бол хилээ зажлаад ч юм уу гэж загнжилээ. За ньюсрумын эрхлэгч Батцэг сэтгүүлчийг болохлээрээ чам шиг сэтгүүлч гэж юу байдгийг угаадас толоодог чамааг би ойлгодгүй шүү дээ. Чамд ярьсан үгүй л гэдэг. Бусд нь бол нээлттэй шүү. Гэт ингээд хажууд руу харсан чи хон хэмээний ихч ингээд нэг юм асуусан чи юм уу хилээ зажлаад гэдэг ингээд загнаад үргэлжлээ явчих байгаа байхгүй нэг юм асуудал гарсан. За тэгэд ер нь бол төрийн нийтийн албан хаагч. Тэгээд бүхэл бүтэн хотын дарга, нийслэлийн засаг дарга ийм хүн байгаад идэг. Мэдээлэл авчмаар идэг. Хүч төчнөө мөнгө тэрбум их найдаар нь зарцуулаад идэг. Сэтгүүлч нар нь юм асуугаад иргэдэд мэдээлэл өргөе тэр мөнгө төгрөж байгаа нь юу болж байгаа. Туйлын урдны зам хэдэн дөрвөр хийж байгаа юм бэ гэдэг асуулт байсан шүү дээ. Тэнийг мэдчмээр идэг. Тэгсэн чи одоо ингээд нэг хувийн ус хонзон юм уу, үзэмж юм уу, юу юм тийм байдлаар ингээд сэтгүүлч рүү дайраад байгаа үнцэг бол гарсан. За тэг би бол хувьдаа энэ төрийн үйл ажиллагаа чинь ингээд үндсэн хууль муулийнхаа зүйл залт зарчимд батнэгт нийцэх ёстой байдаг. Үндсэн хуулийн 14-ийн 2-т билүү нэгт билүү нөгөө ялгуурлан гадуурхахгүй байх гэдэг зарчим наазахын зарчим байгаа тий. Энэ мэтээсээ өсвөлээд одоо ингээд нэг л болондаа гიშгсэн харагдаад байгаа юм да. Та юу гэж бодож байна? Сэтгүүлч нартай холбоотой Нямбатар даргад гэж загнасан. Манай сайн зориг гишүүнч бас нэг миг шийдсэн хэрэгт орсон тийм ээ. Тэгээ сайн зориг бол 900 байнгын орнд илүү биш юу лээ. Ямар ч нэг улсын хурдын тийм хариуцлага дид хороонд нөхцөн маа мэлээ. Тийм үү. Сэтгүүлч. Уу яг одоо ер нь юу л байдаг юм шиг байна л да. Ер нь бол яг ингээд улс төрийн албан тушаалтан, төрийн ер нь албаагч одоо төрийн нууцтай холбоотой, байгууллагын нууцтай холбоотой биш. Тийм мэдээллийг бол ингээд ил тод байлгах сэтгүүлч нартай сайхан харьцах гэдэг өнцгөөсөө биш тэр мэдээллийг ингэж олон нийт төрөгч гэдэг талаасаа тийм нээлттэй байдал бол чухал хэрэгтэй байна. Нөгөө талаас бас ингэдэг гинэ. Хүн чинь ингээд хавар болохоор нөгөө өвлийнхөө биологийн процесс юм шиг байна. Хавар болохоор ингээд энерги ирч хүчээ ингээд өвлжөнгөө зарцуулаад дууссан болохоор их тэрэндээ одоо манай тийм стресс ихтэй байд юм уу. Тэгээ их гомдол ч бас тэрнтэй биологийн талаас их холбоотой юм шиг. Би тийм хүний хувьд айгүй ойлгоод байгаа юм биш үү чи бол. Хүний хувьд ингээ ойлгоод айгүй өмөрөхтэй биш. Ер нь бол бас тэгдэг гэж шүү энэ чинь. Өвлийн энэ хит ачааллыг давсан хойно ер нь одоо манайх чинь хаврын синдром гэдэг чинь тэр чинь бас үнэлтэй цаанаа тэмдэглэх ухааны хувьд үнэлтэй юм шиг байна. Тийм үү. Гэх мэт ийм гомдол бол бас. Гэхдээ яг тэр хоёрыг нэг өмөрөхтэй биш. Жишээлбэл тэр сайн зориг гишүүн микрон шийддэг асуудал дээр бол бас тэр хүн бас синдром нэг хийсэн байж болно. Зүгээр миний өнцөг шүү дээ. Яг нөгөө талаас нь ингээд аваад үзвэл манай хүн чинь бас тэгж жоохон төргөө уртал юм шүү. Юм дээ. Хойлооч одоо энийг хоёр тоол ярьж байна. Нөгөө талаас нь аваад үзвэл ер нь ингээд бас сэтгүүл би тэрийг сайн мэдэхгүй байна. Сэтгүүлч нарын юм ёс зүйн дүрм хэмжээнийхээ хувьд ч гэдэм үү ер нь юм микрофон зөөхгүй тухайн асуудал байна шүү дээ. Сайн зориг гишүүн бол ингээд бит хамаагүй микрофон зүүсэн гэж одоо саана ихэр тэр нь дургуутсан юм уу дараа нь тэгж бодж болсон юм. Тэр нь бол чухал биш. Яг хүсэж ийна гэж бичсэн билээ одоо бити хамаагүй микрофон зүүгээд байгаарэ гэж хүсэж ийна гэж хэлж. Тэр бол бас сэдв мөн байж болох юм шиг санагдсан. Ер нь бол яг сэтгүүлч нар хэдэн жил нөгөө нэг ийм микрофон одоо бол ингээд хавчаад байгаа. Одоо бол ингээд хавчаад байхаар зэрэг хүн чинь ингээд яолокны чим шиг болчиход байгаа нь бас харагддаг л да. Ялангуяа одоо эмхтэй хүний нөгөө костюм бус палаж малажин дээр тэг зүүх нь одоо урчлаа зөвшөөрөл авах ёстой юу? Эсвэл тэр анги барих нь арай зохистой юу гэдэг юм бас сэтгүүлч нар маань нөгөө талаас нь бас нэг бодж үзвэл болох сэдв баг. Сайн зэрэг сайн муудаа биш тий. Зөв. Тийм. Тэгэхээр тэр бол тусдаа асуудал байхгүй. Тэглээгээд одоо хүний эд хөрөгийг шийдэх бол буруу.
За Нямбатар хотын даргын асуудал бол бүр одоо тэр сэтгүүлчийн ёс зүйн асуудалтай бүр хавирахгүй. Ягаад гэвэл сэтгүүлч зүгээр асуулт асуусан. Зүгээр л асуусан. Тэр бол уурлаж одоо 2 жилийн өмнө нөгөө шинэ хоёр сэтгүүлчийн асуулт биш үү? Бас асуудал биш үү? Бас Нямбатар даргатай. Чи юм уу хурган коммунист, төлгөн коммунист гэдээ орилдог тий. За тэрэн дээр бол тодорхой хэмжээний сэтгүүлч хүний ёс зүйч гэдэг юм уу? Тэгж орилох, дайрах одоо номин гишүүнлүү дараа нь артаас нь даахад дайрчсэн гэж юм уу? Тэр одоо яг зохистой юу үгүй юу гэдэгтэй бол яригдах болох асуудал. За саяын тохиолдолд бол Бацдаг сэтгүүлч бол маш тайван байсан. Зүгээр асуултаа асуусан, дагаад явсан. Энэ хооронд ч одоо чи чинь мэдрэл муутай юм уу? Чи чинь галзуу юм уу? Тэг яг зүгээр. Өмнө нь бол би чамд ярилцлага өгөхгүй гэд хэлсэн гэдэг лээ. Тэгэхээр өмнө нь бас тэр хоёрын тэр хүн ярилцлага өгөхгүй байх ямар эрхтэй юм бэ? Уу яг ингээд нэг асуултаа надаас олоо асуулаа чи ингэж гойвлдаг, тасддаг гэх нэг тийм яриад таш байсан. Тэр гойвлсан тасцсан асуудал байгаа. Тэр чинь тусаал асуудал үстэй. Давхар одоо тэр хүн хувийн харилцааны тийм таарамжгүй байдал нь нөлөөсөн болов гэж харсан шин. За нөлөөсөн байлаа. За тэр нь ингээд одоо хэвлэл мэдээллийн тухай хууль гэдэг нэг хууль байдгийн 4 заалттай. За тэр нь бол ингээд төрөөс одоо ингээд мэдээлэл авах эрх нээлттэй байна гэх мэтчлийн зохицуулалт байдаг. За энэ мэтчлийн хуультай. Тэгээ дээрээс нь төрийн үйл ажиллагааны зарчим илтоод байх хэрэгтэй ч гэдэм юм. Иймэрхүү одоо зүйлүүдтэй тэр хүний тэр албан тушаалтны үйл ажиллагаа зөрчилдөө таршилдаад байна. Энэ сэтгүүлчийн одоо мэрэгжлийн үйл ажиллагаанд саад учруулад байна. Мэдээлэл өгөхгүй байгаад байна. Тэгвэл тэр хүнд ямар хариуцлага хэрхэн яаж хүлээлгэх вэ гэдэг тийм юу н гарц гаргалгаа боломж байх уу? Яг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ бол тусдаа гэдг нь одоо нэг төрийн захиргааны албан хашиж байгаа хүмүүс. Төрийн улс төрийн албан тушаалтны. Хотын дараач улс төрийн хүү? Тийм. Тийм засаг дарга юм чинь. Одоо улс төрийн журмаар томилогдож байгаа шүү дээ. Нийтийн. Тийм улс төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ бол яг төрийн захиргааны албан тушаалтанд тавигдтаас жоохон өөр байх л та. Тэд нар чинь нэг олон нийттэй ингээд ялчгүй харилцдаг. Тийм учраас аль талдаа ер нь ёс зүйн хэмжээгээ хоёулаа бариад ингээд уулзалтах нь тухайн асуудал болохоос биш. Бид нэр одоо ингээ хоёр хүний хэрүүлийг яриад харцч бас хүний асуудал болчиход байгаа байхгүй. Юу гэсэн үг юм бэ ч гэдэг. Тэгэд хүний ёсоорч байсан гэлээ гэсэн тэр чинь дефект үүсээд байна шүү дээ. Тэгэхээр тэр хүний одоо төр зүү зохисгүй байдалд нь гэх юм уу ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх ёстой гэж би бол одоо тухайлбал би харж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо тэр хүнд хариуцлага хүлээлгэмээр байна гэвэл хинд хандаж яах вэ? Нямбатар гэдэг одоо чи Нямбатартай шотын дарагт хариуцлага хүлээлгэе яг юу л. Тийм, вестницэг дарагт. Тэгвэл одоо тэр огцруулдаг хариуцлага тоосдог эрх бүхий албан тушаалтнууд нь одоо юм бид. Ерөнхий сайд тэр үнийх томилж байгаа. Нөгөө талаас нь иргэдийн төлөөлөгчтэй орол гэдэг газар. Тэр хүмүүст л одоо санал гомдлол илэрхийлэх юм бол. Зүгээр ер нь бид тэр өвс өмнө ярьсан шүү дээ. Өгөгдөхт оромжлох гэдэг залт бол үндсэн хуулийн цэцэс зүтгэлцсэн байгаа. Гэхдээ одоо намайг одоо ёс зүйн хэмжээнээсээ гадна ингээд намайг гүтгэлээд оромжлолоо. Миний нэр төлд хаалтлаа одоо чам намайг юу гэлээ? Яаж шилжүүлж ярьдаг л юу гэлээ? Хилээ хадж ярьдаг мэрдэг ингээд олон нийтийн өмнө ингэж хиллээ гэж байгаа бол одоо иргэний шүүхийн журмаар хандах нь нээлттэй хэвээрээ байх. Тэгж хандлаа гэхэд одоо тэр хүн үнэхээр одоо тэр хүн хохироолоо тий мөнгө авч асуулт асуудаг гэдгийг нотлох хэрэгтэй болох л байх л та. Нямбатар гоо тий. Нямбатар дарга маань. Тий. Тэр иргэний журмаар хандна гэхлээр яа хууль ном нь яадаг гэсэн үг юм. Нөгөө гим хор учрууллаа гэдгээр яаж хандна гэсэн үг юм. Ямар хуулийн зохицуулалтаар гэсэн үг. Иргэний хуулийн зохицуулалтаар одоо нэр төрийн алдар хүндийг хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг одоо гутаасан агуулгатай мэдээ тараасан этгээд бол тэр журмаараа хэрвээ шүүхээр тогтоол гаргасан бол сэргээх залруулах үүрэгтэй. Тэгж болох юм шүү дээ. Нямбатар дараа маань гарч ирээд за энэ хүн чинь хөдөлтаагүй байсан юм биш үү монголчуудаа гэж хэлэх бас тийм тэгвэл бас болж шүү дээ. Байна тий. Тийм байна тий. Гэхдээ энэ чинь манай улс төрчнөр чинь гэрийн хаягийн тогтоогддог үгээ би хараас бас нэг тийм ярьсан байсан. Шүүхт үгүй хэрэг. Тий. Иргэний шүүгчийн ялангуяа заавал нөгөө иргэний өрөмлөхний хуулбарыг нээж өгдөг. Тэмдэглэж харахад бүрдүүлбэрээ хангах хэрэгтэй шүү дээ, тий. Тийм, бүрдүүлбэрээ хангах хэрэгтэй. Хуулбар юу ах нөгөө тэр хүнийхээ овог нэр болон регистрийн нугаар гэрийн хаягийн өгж иж тэр хүн чинь нөгөө таны нэхэмжлэлийг шүүхийн бичгээрийг авч өгөх. Тэгээ тэр хүн чинь би юуны эсрэг маргаад байгаагаа мэдчихийж тэр маргаанд оролцсон үхээс биш. Одоо огт мэдээгүй байхад нь шүүхийн тогтоол гарч чинь гэж байхгүй л дээ, тий. Гэхдээ яг түрүүнийхээ яриа руу орох гэдэг. Манай X ерөнхийдөө энэ эрх зүйн энэ
суур ийм зохицуултуудын талаар ямар ч ойлголтгүй юм шиг байна. X ерөөсөө да. Тийм нэг ярьслага өгтөд За. юу гэлээ манай хууль зүйн сайдын гэрээ хайг нь олдохгүй. Тэг иргэний журмаар өгөхөөр заавал эрүүгийн хэрэг үүсэх ёстой юм байж гэлээ. Тийм сони юм ярьсан. Тэ би бас анх удаа сонсч байна. Би тэрийг анзаараагүй. Үнэхээр тэгж ойлгодог юм уу? Зүгээр тэгээд хэлсэн юм аас мэдэхгүй. Гэх мэт одоо бас энэ манай ус төрчнөр маань тодорхой хэмжээний ойлголттой байж. Сонирхолтой юм ярьсан. Одоо үнэр цэцэг сэтгүүлчийг одоо яал өгцөн гэж хэлээд байгаа байхгүй юу тий. Тэр чинь ингээ ямар ч агуулгаар тэр хүмүүс ярьсан байх боломжтой. Одоо ярьсан байлаа гэж бодоход үнэр цэцэг сэтгүүлчийг одоо яал өгүүлье гэдэг ярьсан байлаа гэж бодоход улс төрчнөр тойрч суужгаад энэ сэтгүүлчийг цагаан худал мэдээлэл тараагаад байна. Гомдол өгөө гэдэг байдлаар ярьсан байж болно шүү дээ. Тэрийг заавал нэг улс төрчнөр ингээл шүүх үеиг удирдаал ял захиалал гэдэг гэдгээр ингээл машингуй хувилж ярьж байгаа ч юм шигтэй бас тэгж харагдаад байгаа байхгүй. Тийм яг тэр ярианых нь агуулгууд бид мэдэхгүй ч өөрөөсөө ярихдаа бол ял өгөх эсхийг бол ярьсан л гэх шиг нэг тиймэрхүү л текст тийм ял захиалсан гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэл одоо ингээл шүүгч ингээл улс төрийн гар хөлөөр хөдөлж идэг шүү ухааны юм яриад л ингээл бас нөгөө иргэдийн итгэлийг алтруулах хуваах юм л хийж л байгаа юм л та. Тэгээ тэрийг одоо яаж хүлээж авах нь одоо тэгэл хүмүүсийн тийм миний бодлоор л би л хүлээж авах. Үгүй тэгэл тэр хүмүүс юу ч ярьсан гэж болно шүү дээ. Тэ. Заавал шүүхийг удирдах тахтай биш угаасаа удирдах ёсгүй юм чинь, оролцох ёсгүй юм чинь. За энэ хүнийг одоо ингэж шүүхэд хандах хэрэгтэй байхаа гэж хэлсэн. Одоо энэ шалгаж байгаа үйл ажиллагаанд нь нөлөөлөе гэдэг агуулга бас ярьсан байж магадгүй нэг талаас. Тэ. Тэр ч одоо цагдаагийн байгууллагад ч юм уу шалгасан байлгүй. Тэ. Тэгэхээр ер нь ингээд юмны шинтгэл гэдэг чинь шүүхтэйгээ цагдаатайгаа прокурортой бүгдээрээ явахгүй бол одоо зөвхөн шүүх ингээл шүүгч нэг өдөр гарч ирээл за энийг нэг аваад хэлцчихдэг юм уу гэж бас хийж хэлэхгүй шүү дээ. Хэн нэгэн тэнд аваач өгж ижил асуудал цаашаа явдаг юм шиг байна. Гэх юм бит одоо хаврын ус төр эхэлж байна. Тэгээ манай хууль зүйн сайд бол би завханд очисон их дулаахан сайхан халуухан хавар болж илээ гэж хэлсэн байсан. Тийм шүү дээ. Янз бүрийн подтексттэй юм шиг байна тэр. Энэ Австрийн өнгө төрхийг бол хэлсэн. Ерхийлэгчийн хуультай ч бас холбогдож байгаа байх. За тэгээд Монгол Ардын намын баг хурал дээрээс бас нөгөө нэр бүхий гишүүдийн намаас хөөн гэдгээ мэдгдсэн дээж бас холбогдсон байх. Их мэдчлээ ингээд. Одоо сонгуульч ойртлоо 2хан жил гэдэг чи одоо ингээд нөгөө бэлтгэл анги гэдэг шиг одоо нөгөө сонгуулийн бэлтгэл үйл ажиллагааны эхэлсэн одоо ингээд бүр байж ядцгаагаад тах шиг байгаа тий. За тэрний чинь хажуугаар эн чинь одоо улс их орон иргэд олон нийтийн амьдрал бас явж байгаа шүү дээ тий. Яг нь сонгуулаар энэ хийж тэгж ярих юм бол урлаа хийж чадахгүй байсан шүү дээ гэж хэлэх нэг хэрэг. Ер нь манай их бид нар ийм санаачлаад ийм өөрчлөлт шинжилгээ авчираа та бүхэнд ингэж амьдралд чинь тус нэмэр болсон гэж ярих бол бас нэг хэрэг байна. Хэрэг бах те бид нар бас тэрийгээ бас иргэдийн зүгээс нь хитэг шаарддаг, анзаардаг, анхаардаг бас байх хэрэгтэй юм а гэдгийг агуулгыг бас удаа хэлж байгаа шүү би. За тэгээд нэр сая сонгуул ярьсантай холбоотойгоор бас нэг дурдах ёстой юм бол манай Либерти намыг улсын дээд шүүх эцэст нь бүртгэж авлаа. Одоо 3 жил гарan одоо явсны эцэст бүртгэж авлаа. Ингээд бид нар албан ёсоор нэг шинэ намтай боллоо. Нэг улс төрийн хүчин байгаасаа гэж бас одоо хүсэж ийн гэх юм уу? Иргэнийхээ хувьд те хүчтэй байгаасаа нөгөө бусад намуудаас онцлог зүйл нь нөгөө үзэл баримтлал гэдэг юм аа үнэхээр ингээд хүчтэйгээр гарч ирээд одоо биднэрт ямар ч үзэл баримтлалын баруун зүүнний бэзээгүү хүмүүст нэг бэзэгийг ингээд ойлгуулад ингээд яваад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрэндээ тууштай байгаад ингээд яваасай. Тэгээд үнэхээр улс төрийн хүчин байгаасай. Төрийн эрхийн төлөө үзэлцээсэй гэж бас хүсээд байгаа маа. Дэмжих чинь юм биш үү? Гэтэ дарга нь бол олон нийтийн төсөөллөөс өөр хүн байл шүү дээ. Тий, оргил эрдэнэ гэсэн. Тийм. Төсөөллөөс өөр ч юу байх вэ? Тийм яах вэ? Зүгээр хүмүүс тийм тууштай оролцожсэн тийм юм баг тий. Амар төвшин гойг болно гэж хүмүүс юу найдажсэн байх л та. Гэтэ ер нь эхний өргөдлүүд дээр нь амар төвшин гой явж исэн санагдаад тий шүү. Тэгж жагаад сүүл рүү өөрчлөгдсөн гэж магадгүй. Тэгвээс нөгөө яг л тууштай одоо нам бий болгож одоо чадвал бас болж байна тий. Түүнээс ш одоо яг ихэнх одоо ингээд жижиг намууд чинь ерөнхийдөө нэг хүний нам болчиход байгаа шүү дээ. Манай тэдний нам тэр компани нам бараг л. Тэгэхээр нам гэдэг утга нь бол тэр нэг хүн байх байхгүйгээс үл хамааран үйл ажиллагаа нь ингээд явж идэг
байж ижил сайн нам болох байх л та тий. Тэгж бод. Тэр үднээсээ ч бас өөрөө шууд авгалж эхлэхийг хүсээгүй ч байж магадгүй. Бас магадгүй тий. Дамитко одоо ингэ бас Бас харж байлээ. Ямар ч тач одоо залуу хүний хувьд гэх юм уу нэлээд баяртай байгаа тийм шинэ нам гарч ирж байгаад тэгээд одоо боловсон хүчний хувьд ч тэр дэмжигчдийн хувьд ч тэр одоо нөгөө гарын үсийг цуглуулж явах цаг мөчөөс эхлээл одоо юу хэмдэ одоо олон нийтийн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс дэмжиж байгаагаа илэрхийлж исэн, намын гишүүн болж байгаагаа илэрхийлж исэн гэд ингээд харахаар одоо тэр нөгөө бүтэц бүрэлдэхүүний хувьд ч гэсэндээ нэлийн хүчтэй байгаасаа байж чадах болоо да гэж уг нь л найдаад байна. Тэг яг за ингээд сонгуул ярихаар одоо бас дуусахгүй л дээ тэ. Гэтэ одоо эцэстэн зүгээр хэлэхэд манай ч нөгөө нэг юм сони юм байдгийн нөгөө саналын хуудсан дээр ингээд одоо намын тэр чинь ингээд ийм сонголт байгаа юм чи ямар нэгэн байдлаар дараалуулах болно шүү дээ. Тэр дарааллыг тогтоохдоо бүртгэгдсэн оноор нэгэд ингээд биччихээр за хамгийн түрүүнд Монгол ардын нам орж байгаа. За хоёрдугаарт арчилсан нам орж байгаа. Тэгээд иргэний зарим ногоо нам буюу одоо үндэсний хэвсэл бичигдсэн баг. Гэх мэт. Тэр дараал бас сонгогчийн саналын хувьд нөлөөлдөг тий. Социологийн хувьд ч юм яаж нөлөөлдгийг тэр асуудал бол бас миний хувьд бол сонирхолтой. Сайн тий. Тэрийг бас сонголт өгөхөөр нэг яригадаад тэр чинь уг нь бол ингэ шийдлүүд гарч ирдэг юм аа уг нь тийм байх эсвэл мэсгүй гэл тий. Сонгуулийн саналын ууз гэхэд чинь форматын хувьд бол шал өөр байх хэрэгтэй юмстай гэдэг өмнөх сонгуулиар бол тэр нөгөө UX, UV дизайны хүмүүс гарч ирэлгээл ярьж хэлсэн. Тэр ч гэсэн одоо ирэх 2 жилийн дараа болох сонгуул дээр бас яригдах байх гэж бодож байна. Тийм байна. Тэр нойрхон биш үү сонгуул бол тий. Манай ерөнхийд бол 7-гийн дуртай гэдэг яг л ерөнхийлөгч болох. Гэх мэт тэгэл одоо сэдвүүд бол энэ хавар тасрахгүй байна. Тэ? За, нэлээ ачаалттай хавруулах нэ гэж. Хүмүүс ууртай. Жоохон ядарсан, гомдсон, стресстэй, тэгээ дээрээс нь ажил ихтэй бүр тийм л байх нь дээ.